Өнөөдрийн сэдэв бол дэлхийн гадаргыг өөрчлөгч гадаад ба дотоод хүч. За дараах бичлэг болон зургуудыг ажиглан дараах үйл явцын аль нь дотоод хүчнээс хамаарах вэ гэдгийг бүгдээрээ ажиглацгаая. За бид нар зураг болон бичлэг үзэж дэлхийн дотоод хүчин зүйлээс шалтгаалж байгааг үзэгдлийг бол ялгах гэж хичээлээ тамаглалаа. За тэгэхээр одоо багш нь тайлбарлая. Дэлхийн гадаргын хэлбэр нь бүрэлдэн тогтоход нөлөөлсөн хоёр хүчин зүйл байдаг. Нөлөөлдөг. Эндоген гэдэг бол дэлхийн дотоод энергийн нөлөөгөөр газрын гадаргад өөрчлөгдөх үйл явцыг хэлдэг. Харин экзоген үйл явц гэдэг нь болохоор хөндийн өртний нөлөөгөөр газрын гадаргыг идэж илэгдүүлэх, намсгах гэх мэтлэнгээр бол гадарга өөрчлөлтөнд орохыг үйл явцыг хэлж байгаа. За дараах схемийг ажиглаад нөлөөлөх хүчин зүйлсийг бас өгсөн байна. Схемийг ажиглаж байгаад бүгдээрээ 5 байгалийн үзэгдэл нэрлэе. За бүгдээрээ слайдыг анзаарч байгаа бах. Чансан үндгийг дэлхийн дотоод бүтцтэй бүгдээрээ харьцуулъя. Түрүүчийн хичээлүүд дээр бол үзсэн дэлхийн дотоод бүтцийн талаар. За эхний асуулт бол мантийн давхарга. Дараагийнх нь юу вэ? Хүүхдүүдээ юу үзүүлсэн гэж бодож байна? За цөм буюу цөм хоёр давхаргатай байдаг тийм ээ. За хамгийн гадна талын нэмгэн давхаргыг бол газрын гадарга гэж хэлдэг. За тэгвэл бүгдээрээ эндээс юуг анзаарч авах шиг байна? Манай дэлхийн гадарга маань чансан өндөгний хальсыг одоо хагалбал нэг иймэрхүү төсөөлөлтөй ижилхэн тусдаа хэсгүүдээс тогтдог гэж үздэг. Түүнийг тектоникийн хавтан гэж нэрлэдэг байна. За дараах зураг нь бол тектоникийн хавтангийн зураг байгаа. Хавтангийн зургийг ажиглалаа бүгдээрээ хүүхдүүдээ. Юу ажиглагдчих ах шиг байна? Та нарын мэддэг ямар юмтай төстэй байна гэдгийг анзааръя. Зүйтэй. Өөрөөр хэлэх юм бол бидний мэддэг нөгөө их газруудын хэлбэртэй бол давхцаж байна. Тэрийг анзаарч байгаа бах тийм ээ. За бичлэгийг ажиглаад ямар 3 хөдөлгөөн хийгдэж байгааг нэрлэж бичиж хүүхдүүдээ. За эхнийх дээр 2 хавтан хоорондоо зүрх хөдөлгөөн хийж байна. 2 тишээ. 2 дугаарх зураг дээр болохоор ойртох хөдөлгөөн хийж байна. 2 тусдаа хавтан бие рүүгээ ойртохдоо нэг нь доогуур нь шургаж орж байгааг анзаарч байгаа байх. 3 дугаар зураг дээр 2 хавтан хоорондоо холдон салах хөдөлгөөн 2 тишээ нүүж байна гэдгийг анзаарч байгаа баха. За ойртон нийлэх хөдөлгөөний үр дүнд юу үүсдэг вэ гэж бодож байгаа байх хүүхдүүд минь. За ойртон нийлэх хөдөлгөөний одоо хамгийн том жишээ бол Евразийн хавтан энэтхэгийн хавтантай мөргөлдсөний үр дүнд Гималайн нуруу үүссэн гэж үздэг. За сумаар үзүүлсэн байна. Ойртож байгаа хэл тэгээд үүсэж байгаа өндөр уул нурууд нь Бутан, Непал буюу Афганистаны нутгуудад одоо энэ өндөрлөг уул нурууд нь үргэлжилдэг. За фото зураг дээр болохоор Гималайн нурууг үзүүлсэн байна. Өөрөөр хэлэх юм бол нэг хавтан нь доош мантад шурган орж нөгөө хавтан нь түүний дээгүүр тохогдсон уул нуруу үүсдэг гэж үздэг. За холдон салах цаг буюу холдон салах хөдөлгөөний үр дүнд далайн ёроол үүсдэг. Өөрөөр хэлэх юм бол энэ зураг дээр 2 хавтан 2 тишээ хөдөлж байгааг шар сумаар үзүүлсэн байна. Энэ бол Google Earth-ээс авсан зураг байна. Атлантын далайн ёроол иймэрхүү байдалтай харагдаад өөрөөр хэлэх юм бол за тайлбарыг өгье. Салж буй хавтангийн заагаар мантийн бодис дээш өргөгдөн дүүргэн царцаж далайн ёроол шинээр үүснэ. Ийм төрлийн хил зааг нь далайн гол нуруудын хил заагийн дагуу орших ба энэ хяраас 2 тиш хавтангууд холдон салж байгаа юм а гэд. Өөрөөр хэлэх юм бол энэ Атлантын далайн хамгийн одоо урт дэлхийн далайд орох гол нуруу үснийг зураг дээрээс харж болно. 3 дахь хөдөлгөөн болох шилжин одоо зүрх хөдөлгөөний үр дүнд шилжин зурж
байгаа хил цагийг энд үзүүлсэн байна. Энэ нь зэрэгцээ чиглэл бие биенийхээ хажуугаар өнгөрөхийг хэлж байгаа. Хойд Америкийн хавтангийн хажуугаар одоо баруун хойш нүүж байгаа Номхон далайн хавтангийн хөдөлгөөнтэй холбоотой энд бол сан Андерсын зүрэг гэдэг энэ Хойд Америкийн хойд хэсгүүдэд үүссэн зүрэг байдаг. За саяны үздсэн мэдлэгээ бүгдээрээ баттгаж өгүүлбэрийг гүйцэж өчье. Хавтангууд холдон салах хөдөлгөөний үр дүнд юу үүсдэг вүлээ хүүхдүүдээ? Хоёр тишөө салахаар далайн ёрол үүснэ. Гүдгэр хэлбэр үүснэ, тийм ээ. За хавтангууд ойртох буюу түлхэлцэх хөдөлгөөний үр дүнд болохоор хоорондоо мөргөлдөнө гэсэн үг. Тэгэхээр уул нурууд үүсгэнэ, зүйтэй. За хавтангууд зүрх хөдөлгөөний үр дүнд болохоор сан Андерсын зүрэг буюу ангал хавцал үүссэн байна. Сайн байна. За бүгдээрээ бичлэгт анхаарлаа хандуулъя. За 190 сая жилийн өмнө 185 боллоо, тийм ээ. За өөрөөр хэлэх юм бол энэ бол Вегнерийн төв нүүх онол гэж байгаа. 150 145 сая жилийн өмнө боллоо. Их газруудын хэлбэр яаж өөрчлөгдөж байгааг сайн анзаараарай. Энэ цайвар хэсгүүд бол гүйхэн устай хэсгүүд байгаа. За их газар дээр өнгөний хувирлууд явагдах нь сайн ажиглаарай. Энэ эргүүдийн хэлбэрээр. За энд шаргал болоод гараад ирлээ. Энэ үзүүрүүд ингээд шаргал боллоо. Анзарч байгаа байх. За ингээд одоогийн дүр төрхийг олсон байна. Энэ шаргал хэсгүүд бол нэлээд өндөр хэсгүүд байгаа гэсэн үг, өндөрлөг. За дээрэс нь Атлантын далайн гол нуруун маань жишээ нь энэ байна, тийм ээ. За далаад дор энэ тод хөх өнгөтэй байгаа нь бол гүнзгий хэсгүүд. Цайвар өнгөтэй энэ хэсгүүд бол ерөнхийдөө бол далаад дорх нуруудын буюу нэлээд өндөрлөг газрын гадарга дээр усан нийл гарч ирээгүй ч гэсэндээ яг нь ийм өндөрлөг гадаргууд байна гэдгийг харуулж байна. За тэгвэл эртээр үед байсан нэгдмэл нэг төв байсан маань задраад Лавраас Гондван гэх мэтлэнгээр өөрчлөгдөж явсаар байгаад одоогийн төв буюу их газрууд үүссэн гэдгийг бол Вегнер гэдэг эрдэмтэн нээж байсан. За үргэлжлүүлэн бүгдээрээ бичлэгийг анхаарай. Хоёр тектоникийн хавтан хаашаа чиглэж гин, доор гүнээс ямархуу байдалтай одоо бодисууд эргэлтэнд орж гин гэдгийг харж агаад бүгдээрээ өгүүлбэр нөхөж өчөх ёстой байгаа. За ингээд хоёр тишээ эргэлдэж байгаа буюу хоёр тишээ одоо холдон салж байгаагийн гол учир утга нь болохоор энэ доор нь ямархуу байдлын эргэлт явагдаж байгаагаас хамаарат хоёр тишээ одоо нүүж байгаа юм байна. Хэрвээ цагийн зүүнний эсрэг ингээд эргээд одоо баруун гартлынхын цагийн зүүнний эсрэг нөгөө тал нь болохоор ингээд хоёлаа дотгош байгаа эргэлттэй байсан бол өөрөөр хэлэх юм бол нөгөө ойртох хөдөлгөөн маань явагдана гэсэн үг. Тэгэхээр энэ дээрээс тулгуурлаад бүгдээрээ хавтангуудын маань одоо нүүлгээд байгаа гол учир шалтгаан энэ мантийн давхаргад байгаа бид нар чулуун мандалд оролцуулж тооцож исэн астеносферийн гол үүрэг байгаа юм а гэдгийг маш сайн ойлгож авч байгаа хаа. За ингээд дэлхийн гүний өндөр температур нь ямар бодисыг бий болгодсон болоо? Бодисыг уян налархаа болгодог. Тэгвэл уян налархаа болсон бодисууд, хөнгөн бодисууд нь дээш хөөрч, хүнд бодисууд нь доош суух хөдөлгөөн дэлхийн гүнд явагдаж байдаг. Үүний үр дүнд тектоник хавтан шилжин хөдөлж, газар хөдлөлт галтуушил болдгийм аа гэж өгүүлбэрийг бичиж байгаа хаа. Баярлалаа хүүхдүүдтэй. За гэрийн даалгавраа тэмдэглэж авъя. Тэвүүд нэгдмэл байсныг нотлох баримт хоёрыг нэрлээрэй гэж. Урд нь нэгдмэл байжгаад холдон салсан. За энэ дээр сурах хүчгээ ашиглаарай хүүхдүүдээ. За зураг 3-ын 10-ыг ажиглаад
тектоникийн хавтангуудыг том жижигээр нь ангилж бичнэ. Мөн хөдөлгөөний чиглэл нь ойртон нийлж буй, холдон салж буйгээр нь ялгаж бичээрэй артна. За 3 дугаарт хавтангийн шилжин нүүх хөдөлгөөн алгуур жилдээ 10 см орчим нүүж байгаа бол 10 сая жилийн дараа хэдий хэр зайтай болох вэ гэдгийг тооцоолж гаргаарай. Мөн энэ доор өгсөн зургийг бас ашиглаж болно шүү хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээл амжилттай оролцсон та нартай баярлалаа.